өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргээдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүв амьдрал зүв хүсэл зүв бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг хичээ тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүд ээ. Мөнхийн хатга эхэлж байна. Өнөөдрийн мөнхийн хатганаар урал хөрөөгөөр хүүхдэд та бүхэндээ маш гайзал зааж их болно. Тэгээд орлох хөрөөнд маань бид нар цаасаар урлал зааж өгөхөөр Аднаагш ирсэн байна. Сайн байна Аднаагшаа. Сайн уу? Сайн байцгаана хүүхдүүд ээ. Аднаагшаа. Хоёулаа хамт өнөөдөр цаасаар юм хийнэ. Юу хийх вэ? За хоёулаа өнөөдөр бас цаасаар нуглаасан урлалаар нэгэн шоон хэлбэртэй бас бөмбөг цавуу ордоггүй тэр 6 цаасаар хийдэг нэг нуглаасыг хийнэ. Цавуу орохгүй гэхээр сонирхолтой юм ээ тийм ээ. Тэгээд тэр маань юм бөөрийнхээ бөмбөлөг шиг болно. Хүүхдүүд бид нар бөмбөгийн тартай болохоор найзуудаа та нар бөмбөг сурмаар байвал цаасаа бидээ цугаараа юу хэрэгтэй лээ бидэрт? За биднэрт 6 ширхэг яг ийм цаас хэрэгтэй. 6 ширхэгтэй дөрвөлжин цаас биднэрт хэрэгтэй юм шүү. Хүүхдүүдэд маань өөрсдөд нь байгаа хэмжээгээр хэрэгжилж болно. Биднэрт бол 15-ын цаас байна. Хүүхдүүдэд энэс жижигхэн байж болно. Том гэхдээ яг адилхан 6 ширхэг цаас хэрэгтэй. За одоо тэгвэл нугалж эхэлэх үү? Тэгье. Нуглаасаа зааж өгье те. За бүгдээрээ цаасаа бариад. Тэгэхээр гурвалжин халаасыг нугалахын тулд эхлээд дөрвөлжилж нуглах хэрэгтэй. Тэг шүнцэгт нугалнаа гэсэн үг. Цаасаа голоор нь. Хаалга нуглаасаа тэгэл багш энийг чинь гүйл үү? Тий, хаалга нуглаасын бас эхлэлийг ихтэй яг ингэж нугалдаг. Манай өдөр танцад бас нуглаасуудынхаа нэрийг сайн хэлж байгаа хаа. Яагаад гэвэл урал хөрөөний Аднаагш маань биднэрт байнга хэлж зааж өгдөг болохоор. За ингэж нугалчих юм бол ингэж нугалсан цаасаа доош нь харуулад дахиад тал дөрвөлжин болгоно. Тэг дөрвөлжин болгоно тийм ээ. Тэг шүнцэгтөө тэг дөрвөлжин болгоно. Бид нар эхлээд тэг шүнцэгт болгосон дараа нь дахиад жижиг дөрвөлжин хэлбэртэй болголоо. Одоо эндээсээ нэг сүхсэн сөхөөд нэг дөрвөлжингөө доош нь нугалж өгнө. Тэгэхээр гурвалжин үсэж байгаа. Тийм байна. Үсэж гинөө. Тийм, үсэж байна. Амархан нуглаас энэ тийм ээ багш? За, хэрвээ бид нар ингээд энийг талаа хийчих юм бол нөгөө талаа бас харна. Тэгээд нөгөө талаасаа яах вэ гэхээр энэ цаас маань бас адилхан. Түрүүн сая сүгсэн байсан шүү дээ. Тэрэн шигээ нэг дөрвөлжин маань үлдсэн байгаа шүү дээ. Тэрийгээ бас адилхан дийлгээд яг энэ голын зураасны дагуу доош нь нугалж өгнө. Тэгэхээр хоёр талтаа гурвалжин үсэж байгааз. За одоо ингэ нугалчлаа тий. Тэгэхээр энэ маань ингээд өгөхөр дөрвөн талтай Гурвалжин болж байна. гурвалжин болно. Яг иймийг 6 ширхгийг хийх ёстой. За хоёлаа ингээд 2-1-1-ийг хийцэн тий. Дахиад хоёлаа 2-2-ыг хийгээд дахиад хүүхдүүдтэй бас харуулъя тий. Эхлээд тэг шүнцэгт нуглана. Хүүхдүүд маань ч гэсэндээ санаа буцаа сайн санаж аваарай. Тэг шүнцэгт дараа нь дөрвөлжин. Тэгээд эндээсээ бидний энэ гурвалжин маань гарч ирж байгаа тий. Яаж гарч ирж байгаа вэ гэхээр нэг сүхсэн талаа дунд нь гараа игээд ингээд энэ нуглаасыг маань юу гэдэг гэсэн лээ? Гурвалжин халаас. За тэгэхээр гурвалжин халаас гэдэг нэртэй нуглаасыг хоёулаа хийж юм тийм үү? Гурвалжин халаас нуглаасаа хийчихээр
ингээд дэлгээд одоо энэ чинь нугалсан нуглаасуудаа тодтгоод өгнө шүү дээ. Давхарлаад. Тэгэхээр ингээд хушуунууд нь сайн гарч иж байгааз. Тийм байна. За ингээд гараад ирсэн хушуугаа тавиад хэдэн ширхэг хэрэгтэй байлаа бид нар? 6 ширхэг хэрэгтэй. За 6 ширхэг цаасаа яг үн шиг од чим шиг харагдаж байгаа бах тий. Ингээ харуул од чим шиг од хийж болох нэ. Ийм 6 ширхэг хийх нэ. За. Нуглаасаа сайн гаргаж өгвөл бидний хийх юм маань их гоё болно тийм ээ багшаа. Өнцгүүдэд харуулад нугалж байгаа нуглаасандаа сайн дарах юм бол их гоё болдог. Зааж өгж байгаа болохоор хоёулаа их хурдан хийж байгаа шүү дээ. Хүүхдүүд маань тайван бас яаж хийх аргачлаа сайн хараад дараа нь хийж бас болно тий. Тайван хийж болно. Мөхиотхны маань цаг маш бага байгаа учраас бид нэр хүүхдүүдтэй бүтэн зүйлийг зааж өгөхийн тулд их хурдан хөтлөх хэрэгтэй тийм ээ. Харин хүүхдүүд маань дараа нь гэртээ өөрийнхөө хүснээрээ цаг заваад харуулж агаад хийвэл бас боломжтой. За би 3 дахь хийгээд дуусч байна. Тэглээ тий. Тэгэхээр одоо зааж өгч байгаа зүйл маань юу вэ гэхээр 2 2-оор нь 3 3-аар нийлүүлнэ. Тэгэхээр хүүхдүүдэд харуулъя тий. 1 2 3 4 хөшөө байгаа тий. 4 хөшөө байна. 2 нь далд байна, 2 нь ил байна. Тийм байна. Яг хасах тэмдэгт шиг хийх ёстой. За харуулъя. Хасах тэмдэг гэхээр ингээд хасах болно тийм үү? Тэгэхээр хасах тэмдэгний маань хоёр тал нь дотор нь далдлагдаж өгнө гэсэн үг. Ингээд. За ингээд харин үлдсэн нөгөө энэ хушуу маань байгаа тийм нэмэх тэмдэг үүсгэж ирсэн хушуу маань байна. Тэгэхээр энэ нь болохоор яах вэ гэхээр ил гарч үлднэ. Тэгэхээр дотор нь орно гэсэн үг. Ингээд дотор нь орж байгаа. Тэгэхээр нөгөө талын энэ одоо энэ улааныг харуулхад энэ ингээд дотор нь орлоо шүү дээ. Хасах тэмдэгний маань нэг тал нь дотор нь орсон бол нөгөө тал нь бас адилхан дотор нь орох хэрэгтэй. Дотор нь орох хэрэгтэй болно. Орох хэрэгтэй болно. Гэхдээ эхлээд энэ хоёр талаа үзье. Эхлээд тэгвэл энэ хоёр маань ингээд дотор нь орчиж байгаа бол нөгөө хоёр маань яах вэ? Гадна гарах хэрэгтэй. За ингээд гадна гаргая. Гадна гаргаад дотор нь хийгээд солбоо явж гин тийм үү? Нэг нь гадар нь гарсан бол нөгөөх нь дотор нь орно. Хэрэг бүгдээрийн гадна ч юм уу эсвэл бүгдээрийн дотор нь хийжүүд яах вэ? Энэ маань нөгөө нэг барьцалтахгүй шууд салаад унчна. Хичнээн ингээд ингэсэн ч гэсэн ингээд 50 гоо салаад унчих байхгүй. Тийм болохоор найзуудаа заавал дотор гадна гэж сөөлжүүлж хийх нэ шүү. Одоо тэгэхээр энэ тийм байгаа зү. Одоо үргэлжлүүлээд яваад байна. Нэг цахаасаа хөөгөөд үргэлжлүүлээд яваад байна гэсэн үг. Одоо энэ талынхыг хийхдээ хоёлаа ихэд харъя те. Цэнхэр маань алийг нь гаргах вэ гэхээр энэ улааны маань энэ үзүүр дээр хийх гэж байгаа шүү дээ. Улааны маань энэ тал нь дотроо орсон учраас энэ улаан ч гэсэн харалтай учраас дотроо орно. Харин энэ цэнхэр маань гаднаа гарах хэрэгтэй. Гаднаа гарах хэрэгтэй. Тэр ингээд дотор нь хийж өгнө. Сонирхолтой байна уу? Тийм сонирхолтой. Тоо бодуулж байгаа шүү дээ тий. Таах бас бодож байгаа юм шиг. Талгаас жоохон яах вүлээ бас гэж жоохон эргэлж байна. Гэтэ цаваа ашиглаггүй гол шалтгаан нь болохоор барьцалж байгаа болохоор цаваа ашиглах шаардлага байгаа юм тийм ээ. За тэгэхээр ингээд нэг тал маань бараг бэлэн болчлоо ерөнхийдөө. Тийм байгааз? Тийм байна. За одоо энэ тал маань бэлэн болсон гэсэн үг. Энэ улаан гаднаа гарсан бол хоёулаа гаднаа энэ хоёр маань энэ хоёр доторх улаан дотроо орсон мөөз. Тэгэхээр одоо энэ тал бас адилхан ингээ энэ дөрмээр явж байна. За хамгийн сүүлийн тал нь яаж байгаа вэ гэхээр энэ өнцгүүдээс шалгаж штэ нэг талаа харахад энэ гаднаа гарсан байна. Тэгэхээр энэний дотроо орно гэсэн үг. Өнгөнгийн цасаар хийж байгаа болохоор бас аль өнгө нь гаднаа байна. Тэр өнгөний бас нөгөө талд нь гаднаа гаргаж болно гэх мэтчлэнгээр бас хийж болох нь шүү дээ тийм ээ. Тийм ээ. Одоо энэ маань дотроо орчлоо тий. Тэгэхээр энэ тал маань яах вэ? Гаднаа гарна. За тэгэхээр гаднаа гарах учраас
нөгөө талын дотор нь оруулна тий. За одоо хамгийн сүүлийн хоёр маань үлдчихээн. Хоёр цэнхэр маань үлдчихээн. За чи хийх үү? За тэгээ. За. Их амархан тайлбарлаж гэх юм бол энэ талдаа удаан байгаа учраас энэ тал нь бас удаан байх болно гэж тайлбарлаж олно тийм ээ. Тэгээ яг адилхангийн цасаар хийвэл бас жоохон толгой ирэх юм. Тийм учраас хүүхдүүд маань сөөлж хийж байгаа гэдгийг сайн анхаарч хийгээрээ. Би болохоор ингээд амархан болох гээд өөрөө өнгөөр ялгачиж байгаа болохоор надад илүү энэ амар санагдаж байна. За одоо энэ талыгаа болохоор улааны дотор талд нь хийгээд цэнхрийн гадна талд нь гаргаад. За хийгээд дуусчихлаа. Тийм учраас бүгдийг сайн шахаад оруулчихад. Шахаад. За. Тэрээ ингээд сайн шахаад оруулчих юм бол хоёулаа шууд хийсэн учраас эхлээ хийж байгаа учраас жоохон сул хийсэн байсан шүү дээ. Зарим үнцгүүдээ. Харин дутуу байгаагуудаа одоо шахаад ингээд бэлэн болно доо. Ганцхан ийм хөшөө 5 хөшөө хийсэн тийм үү? Тэрийгээ 6 ширхэг хийгээд нийлүүлэхэд ийм болж байна те. За ингээд тавьчихсан. Сонирхолтой юм байна. Сонирхолтой бас хэрэгтэй зүйл бас байна шүү дээ тийм ээ. Энийг хэрвээ ингээд тавьчих юм бол энэ дээр нь үүсэж байгаа гурвалжин дээр бид нэр бас өөрсдөө хэрэгтэй зүйлсийг бас хийж болох юм байна. Октод жишээлбэл эмэг бүгд зүйлтэй энд нь хийж болох юм байна. Бас би юу яасан? Одоо энэ том байлаа те. Энэ болохоор 15-15-ын цаасаар хийсэн. Тэрнээс арай жижиг цаасаар хийгээд тэгэхээр энээс арай жижиг болно те. Тэгээд тэрнээс бүр жижиг цаасаар хийгээд 3 давхар хамгийн том дундлих жижигхэн. Тэгээ энэ гурвыг хооронд нь уяагаар холбоод хаалганы өнжөөрөг бас хийж болно. Нэрээ тийм шүү дээ тийм ээ. Хаалганы бариулан дээр хийж болно. Бас ингэж тоглож болох юм байна. Баярлалаа гш. Найздаа та нар ч гэсэн ийм сонирхолтой зүйлсийг хийж сурсан гэдэгт итгэж байна. Маш амархан нуглаасуудаар цаваа ашиглахгүйгээр гарын доорх цаасан материалуудыг ашиглаад ийм сонирхолтой зүйлс хийж болох нэ. Тэгээд та нар өөртөө хэрэгцээнд тохируулан хэрэглээрэй гэж хүсэж байна. Баярлалаа нагш. За баярлалаа. Найздаа өнөөдрийн мөнхийн хатгах нэвтрүүлэг урлах хөрөөгөөр хүүхдэд та бүхэндээ хүрлээ. Найздаа харанхууд ч гэрэл дээрээ хааны хүүхдүүдээ баяртай. Баяртай найзуудаа.